Швейцарын хөгжлийн агентлагийн ногоон алтан малын эрүүл мэнд төсөл хөдөө аж ахуйн их сургуультай хамтран зайн сургуулийн ухаалаг танхим шинээр байгууллаа. Нийтдээ 180 хүний суудалтай тус танхим нь видео хурлын тоног төхөөрөмж, өргөн нэвтрүүлгийн систем, акустик систем, ухаалаг дэлгэц, их багтаамжтай компьютер, хэвлэг төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд төслөөс 124.4 сая төгрөг, хөдөө аж ахуйн их сургуулиас 35.4 сая төгрөгийн санхүүжилтээр байгуулагдлаа. 360 сумтай. Тэгээ малын эмчнэрийг ингээд бүгднийг нэг хотод ч юм уу эсвэл ингээд бүсчлэн сургалтаар ингээд явуулахаар маш их зардал гаргадаг. Тэгээд маш их завгүй хүмүүсийг одоо 2-3 өдөр 5-6 өдрөөр ингээд ажлаас нь хөндөрүүлдэг ч юм уу те. Тэгээ ер нь одоо энэ сургалтыг ялангуяа одоо энэ ковидын халдварын үед яаж одоо адилуулах бага зардалтайгаар хүмүүсийн ажил чирэгдэл учруулахгүйгээр сургалт явуулах уу гэдэг тэр боломжийг бид нар бас нэг жилийн өмнөөс хайж гисэн. Тэгээд энэ сургалтын техник маань одоо ингээд өнөөдөр хөдөөж байгаа сургалт хүлээлгэж өгч байна. Урд нь бол малчтын сургалтын асуудлыг яг нөгөө нэг ер нь малын эрүүл мэндтэй холбоотой сургалтыг одоо их тийм алдаг оны хийдэг байсан. Одоо энэ сургалтын техник нэгдснээрээ хөдөөж байгаа сургуулиас юм одоо яг малчид зориулсан сургалтын гарын авлага тийм модулуудыг бий болгоод энэ сургалтын гарын авлагыг Сумын аймгийн малын эмчнэр зааж зургаад тэд нар маань одоо малчтаа одоо мэдлэгжүүлэх, чадахжуулах энэ малын эрүүл мэндийн асуудлаар одоо сургалт явуулахын боломж өргөж байгаа. Тус танхим ашиглалтанд орсноор нарийн мэргэжлийн багш нар аудио, видео, яриа хослуулсан сонирхолтой хэлбэрээр хичээлээ бэлтгэн оюутнуудад зааж сургах боломж бүртгэхээс гадна тухайн хичээлд алсаас оролцох байдлаар танхимын болон зайн сургалтыг хослуулан зохион байгуулах боломжтой болж байна. Хөдөө аж ахуйн сургуулийн мал эмнэлгийн сургууль дээр захим сургалтын танхимыг өнөөдөр нээж анхныхаа сургалтыг эхэлж байгаа нийлтийн үйл ажиллагаа болж байна. Өнөөдөр мал эмнэлгийн сургууль дээр нэг 800 орчим хүн бакалавр суралцж, 200 орчим хүн магистрт, бас нэг 50-60 хүн доктор суралцж байгаа. Тэгэхээр зэрэг бид нар энэ богино хугацааны сургалтыг төдийгүй энэ магистр, доктор, бакалаврынхаа сургалтуудыг ер нь хийн нэгэн орон нутгаас цаг хугацаанаас хамаарахгүйгээр өсөж байгаа сургалтуудыг бид нар энэ танхимаараа дамжуулаад сургах боломжтой болж байгаа. Аймгийн мал эмнэлгийн газар, Сумдын одоо хөдөө аж ахуйн дасаг, мал эмнэлгийн газрынхан одоо өөрсдөө захиалга өгөөд бидэнд ийм чиглэлээр сургалт авах зүгээр байна гэсэн ийм өөрсдийнх нь захиалгаар сургалтуудыг зохион байгуулна. Тэрнээс гадна бид нар бас энэ төслийн хүрээнд бий болсон үр дүнгуудыг заавал явах ёстой сүүлийн үеийн шинэ технологиудыг бид нар энэ төлөвлөгөөнийхөө дагуу сургалтуудыг зохион байгуулах ийм харилцан одоо ийм сургалтуудыг зохион байгуулах боломжтой болж байна гэсэн үг. Цаашид тус танхимын материалын баазыг түшиглэн бакалавр, магистр, докторийн хөтөлбөрөөр суралцж байгаа оюутан хөдөө орон нутгийн малын эмч нарт зориулсан захим сургалт зохион байгуулах, улмаар дотоодын болон олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зорилт тавьж байна. Алсын зайн сургалтанд цаг хугацаа зардал мөнгө хэмнэж байгаа төдийгүй сургалтанд оролцогчдын хамрах хүрээг өргөжүүлэн хүртээмжийг эрс нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.